Подкастын багийн бүрэлдэхүүнээр миний би Инглэн байна, Нинжин байна, Оюка байна. Нэг л явсан гэдэг үг сонссон чи жоохон явмааргүй ч юм шиг. Оцныхаа дуу хаах хэрэгтэй юмсан. Оцныхаа дуу хаа. Өглөө орой минь цуглах цэг подкастын шүүдрийн кафе болсон маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр Инглэн миний би, Нинжин миний би, Оюка бид гурав нийлээд Шведийн алдарт кино найруулагч, продюсер, зохиолч, жүжигчин кино урлагт хамгийн чухал хүмүүсийн нэг, топ хүмүүсийн нэг Ингмар Бергманы талаар ярина. За энэ хүн Ингмар Бергманы миний амьдралд кино харьсан хэмээх номын талаар ярьцгаар энэ цугларсан байна. За тэгэхээр номын агуулгын хувьд бол ерөөсөө Ингмар Бергман маань амьдралын туршид маш олон зохиолуудыг бичиж, маш олон кинонуудыг өөрийн болон бусдын дэмжлэгтэйгээр найруулж, бүтээл болгож тойрвсон. Одоо ч гэсэн тэр кинонууд нь бидний дунд ингээд алдартай, тэгээ юм ухааруулсан, ойлгуулсан ийм сууд бүтээлүүд гэж хэлэгдэж явдаг. Заавал үзэх кино одоо ёстой киноны жагсаалтанд хүртэл багтсан байдаг. Тэгэхээр энэ хүн тухайн тэр кинонуудыг хийж байхдаа юу мэдэрч ирсэн бэ? Ямар амьдрал туулсан болохоор тэр зохиолыг өөрөөсөө гаргасан юм бэ? За мөн дээрээс нь тэр зохиол маань кино болсноороо өөрөө ямар асуудлуудад даван туулж нүүр тулсан бэ гэдэг маш олон ийм агуу баялаг ийм агуулгатай энэхүү номын талаар бид гурав ярилцахаар цугларсан байна. За Оюка Бергманы нэг ерөнхий түүхийг нь ярил. За Бергман болохоор 1918 онд төрөөд 2007 онд нас эсэлсэн. За Шведийн агуу продюсер гэдгээр нь мэднэ. Түүнээс суралцаад бидний мэддгээр Нолан өөрчн хин жилэгдэг зохиолчд болохоор киногоо туйрдаг. Бергманы зөвхөн багийнхан амьдралаас нь дурдах юм бол Бергманы аав нь өөрөө Шведийн хааны гэр бүлд пастор хийдэг, литерийн шашны юм номлогч хүн байгаа. За гэр бүлдээ маш хатуу дэг жаягийг мөрдүүлдэг, нүгэл болон шийтгэл гэж яг юу вэ гэдгийг ингэж мэдрүүлдэг. Эргээд энийхэн хариуд болохоор уучлал нэгүсэл гэдэг зүйлийг Бурхныхаа номлоороо дамжуулаад хүүхдүүдтэй хүртэл ингээд шингээсэн тийм хатуу эцгийн дор Бергман өөрөө өссөн. Би болон сэтгэл зүйн хувьд маш их тийм нэг хүнд айдас төгшөөрийг мэдэрч өссөн байгаа. За тэгмүүд нөгөө талдаа ээж ямар байсан бэ гингүүд ээжтэй тэр маш их ингээ хайртай. Гэхдээ ээжийн харилцаа нь өөрөө ийм ээж өөрөө зарчимч. Гэхдээ нөгөө нэг хүндий ийм харилцааг үүсгдэг. Тэнгүүд Бергман ээжтэй ингэж маш их таалагдах гэж, ээжтэй тоогдох гэж айгүй ингэж зүтгэдэг, хичээдэг байсан байгаа хгүй. Тэнгүүд Бергманы өөрийнх нь багын урд талант гэж ярьдээ шүү дээ. Авиас чадвар суу бэлэг нь юу байсан бэ гингүүд ингээд юмсыг төсөөлөн бодох чадвар нь айгүй өндөр. Бодит байдлаас, бодит нөхцөл байдал, бодит амьдрал айгүй хүнд тэр хүнд тусж байгаа мөртлөө төсөөлөн бодох бодолтой төсөөллийнхөө ертөнцийн тэр бүх зүйлийг ингээд айгүй гоёор ингэж имижн болгоод төсөөлдөг байсан. Хамгийн ойр дотных нь Бергманы ойр дотныхын хүн нь өөрөө Имэн гэж байгаа байхгүй. Имэгийнхэн гэрт очоод үүднийхэн коридороор нь ингээд алхаад явхад тэр коридорыг бүхэл бүтэн юм эрхчлөөний вантус болгож төсөөлж ингэж өөрийнхөө ингэж төсөөллийг хөгжүүлэхэд нь хамгийн ямар нэгэн шүүлтүүрээр хандаагүй хүн нь Имэн гэж өөрөө бол дурддсан байлээ. Тэгээд яг энэ төсөөлөл нь эргээд бас түүний нэг амжилт гаргахад маш их нөлөө үзүүлж байгаа гэсэн үг тийм. Тэгээд түүний амьдралдаа анх камертай харьцах үе нь ханаас эхэлсэн бэ гэхээр Бергманы 9 настай байхад сарын баяраар нь ахт нь Magic Lantern буюу юм жижигхэн юм проектор бэлгэнд ирсэн. Бергман өөрөө айгуу сониуч хүүхэд байгаад тэр ингээд юу юм болоо ингээд миний амьдралд ингээд ерөөсөө үзэгдэж харагдаагүй зүйл юм байна гингүүтээ ахтаага тугалган ийм цэрэг ийм тоглоомоор солиод тэр проекторыг авчиж байгаа хгүй. Тэнгүүдээ проекторыг ингээ харахгүй өрөөнд ороод
одоо миний төсөөллөөр бол ийм нэг гараараа хотлоор эргүүлдэг дээр үе нэг ийм проектор байх гэдэг байгаа байхгүй. Тэрийг ингээд эргүүлээд явцад болохоор гайхширсан зүйл нь одоо тэнд үүсэж байгаа дүрс гэрэл одоо зүйлийг би ингээ өөрийнхөө гараар ингэж хөдөлгөөд тэрэн дээр үүсэж байгаа дүрснээс энэ дүрсийг би ингэж хөдөлгөж болох юм байна. Би өөрийнхөө амьдрал дээр ингэж миний амьдрал бодит орчин миний хүснээр байхгүй байгаа юм бол би энэ проекторыг хүссэн үедээ зогсоогоод хүссэн үедээ энэ дүрсийг хөдөлгөөд байх боломжтой байна гэдэг ихний ситуац нь өөрөө тэндээс үүссэн. Тэгэд тэр проектор болохоор энгийн нэг тэр Бергманы хувьд болохоор тоглоом ерөөсөй байгаагүй. Одоо бүхэл өнөөдрийн одоо тийм алдартай зохиолч болох одоо ситуац ихний одоо очлуур асаасан одоо түүл байх гад байсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг эмээгийнхаа гэрт байсан дурсамжуудаа хуваалцахад одоо насан турш байнаас сүүлд нь бас Бергман ингээд очиж нөгөө зохиол бичсэн шүү дээ. Тэр үедээ хүртэл нөгөө ханын цаасан дээрх одоо тэр олон зургууд нь хөдөлгөөн орж янз бүрийн нүдэнд дүрслэл төсөөллөөр харагддаг байсан гэх тэгэнгүүт айгуу тийм эерэг утгатай байгаад байна шүү дээ. Гэхдээ нөгөө нэг аавдаа шийтгүүлж исэн үеийг ингээд бодонгууд одоо харанхуй өрөөнд чойжлогдоод айгуу юм сөрөг юм мэдрэмжүүдийг, тухгүй мэдрэмжүүдийг, айдсыг, түгшүүрийг мэдэрдэг гэсэн. Тэрнээсээ болболоо толгойн дотор нь төрслөн бодоход дотор нь ингээд янз бүрийн аимшигын дүр зураг гарч ирдэг ч юм уу тий. Эдгээр байдлуудаар эмээ айгу гоё ханддаг, эмээтэйгээ байхдаа гоё байсан болохоор тэнгээс эерэг мэдрэмжүүд үүсээд аавтайгаа тэр гэртээ байсан цаг хугацаанд харанхуй өрөөнд хойшлогдож байгаа хугацаанд бол яг тэр сөрөг юм айц түгшүүр нь илүү мэдрэгдээд байсан юм шүү дээ. Тэгэхээр яалтчгүй одоо энэ Ингмар Бергман гэдэг хүн төрхийн агуу сууд тийм хүн байсан уу байсан. Тэр нь бол бүр бага наснаасаа эхлээд яг тийм байсан гэдг нь тэр нөгөө дүрсэлж бодож байгаа, юмсыг төсөөлж бодож байгаа, толгоондоо ургуулж байгаа тэр нөгөө нэг дурсамжуудаа ингээд номон дээрээ бас нөгөө номон дээрээ бичтэрсэн байсан шүү дээ тий. Тэр дуртгалуудаас нь ерөнхийдөө харахад айгүй тодорхой байсан. Тэгэхээр нинжингийн хувьд одоо яг энэ Бергманы хүүхэд насны түүх дурсамжтай холбоотой өөрөө дурсаж ирсэн хайлайт тэр өгнүүдийг нь ерөнхийдөө юу гэж харсан бэ? Тэрийг үзэгчдээ бас сонирхуулвал. За тийм ээ. Энэ дээр болохоор ерөнхийдөө бол хамгийн яг өнгөрсөн хүүхэд насныхаа дурсамжаа ярихдаа хэлсэн зүйл нь чимэг шаналлаар амталсан гашуун тайлхарлаа гэдэг. Онцолж хэлсэн байсан л та. Хүүхэд наснда хитрхи юмд нөгөө хүнд хэцүү байсан ч гэсэн тэрийг айгүй эргээр харж ирсэн. Гашуун тайтгарл гэдэг үгээр илэрхийлээд тэр маань юу вэ гэхээр заавал өнгөрсөн болсон процесс зүйлүүдтэй өнгөрсөн биш яг өөрийнх нь бүтээсэн зүйл байгаа. Тухайн зохиолч бүтээсэн зүйл байгаа. Тэгээд тэнгуүч яг амьдралд яг ингээ алдаа дултдаг те хүнд хэцүү үед бүх зүйлс гарна. Гэхдээ тэрийгээ болохоор яаж номороо илэрхийлсэн бэ гэдэг нь айгүй гоё санагдсан. Тийм. Тэгээд тэгэнгүүт яг нөгөө хүүхэд насндаа ингээл харанхуй өрөөнд хоригддаг тий аав ээжтэй ингээл байнгын зэмлүүлдэг. Тэгээ шашны урсгал нь бас тухайн зохиолчтоос үнцгийг нөлөөсөн. Тэр урсгалаас шалтгаалаад эргэлзээ гэдэг зүйл ороод ирсэн. Шашинд итгэл үнэмшил тий тэр нь айгүй тухайн зохиолчд нар хүн дээр тусч ирсэн. Яг эргэлзэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр бурхан гэж үнэхээр байдаггүй. Тэ бурхан тэгвэл намайг байхгүй бурхан яага гарч ирдгүй юм бэ те бурхан байдаггүй яага гарч ирдгүй юм бэ гэдэг асуултууд өөрт нь их тулгарч ирсэн. Тэрүүнээсээ болохоор ерөнхийдөө бол хүүхэд наснда бодож ирсэн. Ирээдүйд болохоор яг эдэр насн дээрээ тэр дээр хариултыг нь олж эхэлсэн байна. Тэгээс одоо нөгөө хүүхэд л юм чин намайг хамгаалах хүн ч юм уу те ийм хүмүүс ингээд нэг юм нөөлөг тийм хайр халамж хэрэгтээс ээж нь хангалттай мэдрүүлж өгөөгүй. Тэгээ аавынх нь байгаа байдал гингүүд ямар сандаа нөгөө юу яадаг гэсэн штэ. Уучлсан гэдгээ аав нь ингээд гараа өгөөд үнсхийн болов окей би чамайг уучлсан гэсэн үг гэдэг шашны нэг номлолтод тэгэж дурдсан байсан штэ. Тэгээгүй болвол одоо тэр аав уучлаагүй л гэж ойлгох нь шүү дээ. Ер нь бол шийтгэлээ өөрийнхөө нөгөө махан биеэрээ эдлээд за чи одоо нэгүүлсээд өөр ингээд бурхны өмнө чи ингээд өөрийгөө нэгүүлсэх хэвээр тэр уучлал гуйх хэлбэр нь өөрөө би ингээд гараа ингээд өгөн тэмүүд миний гар дээр ирээд унс. Энэ нь ингээд намайг унсаж байгаа гэхээс илүү бурхны өмнө ингээд уучлал гуйгаа сүгдэж байгаа гэдэг зүйл шүү гэдгийг ингээд нөгөө сэтгэлд нь ингээд нөгөө гүн ойлголт төрүүлдэг гэсэн байна. Тэгэхээр хүүхэд насны үед бол яалтчгүй нөгөө нэг
ээжтэй хүлээн зөвшөөрөгдөх гэж түрүүн яриа хэлжсэн шүү дээ. Ингээд ээж надад хайртай ч юм уу, хайргүй ч юм уу тий хайр халамж нь ингээд хангалттай хэмжээнд хүрдэг байгаа. Гэхдээ янз бүрийн буруу зүйл угаасаа ингээд хийнгүүт аав нь шитгээд идэг, зодоод идэг, харанхуй өрөөнд ингээд түгжээд идэг тий тэгэнгүүт магадгүй бас нөгөө талаасаа Бергман гэдэг хүн нөгөө очлуур асна гэдэг шиг тий тэр үйл явдал болсон болохоор тэр ахыхаа нөгөө бэлгийг сольж авсан байна тий өөрийнх нь тэр төвслөл төсөөллийг бодит болгож болох юм байна өөрийнх нь төсөөлсөн тэр гоё эрэг зүйлсүүд ингээд тий нөгөө гарт баригдаж нүдэнд харагддаг зүйл болж болох юм байна гэдэг ситуацийг тэр үеэс эхлээд мэдэрсэн нь одоогийн бидний одоо нөгөө үзэж байгаа кинонуудын зохиолчдын бүрөөл модель аваад байгаа шүү дээ. Энэ хүн болол тэр хүн төрж гарахад бас нэлээд түлхэж болсон болов уу гэж бодож байна. Тэгээд Бергманы хувьд саяны ингээд гурвангийнхаа ярьсан ингээд хүүхэд насны дурсамж туршлагуудыг ингээд хуваалцаад ингээд ярьж байхад яг сэтгэл зүйн талаас нь зүгээр жоохон ойлгох гэж хичээвэл тухайн аавын тэр хүнд харгас хатуу ширүүн харилцаа болон ээжийн дутуу хайрын тэр харилцаанаас үүдэлтэй нэг юм энэгшил гэдэг юм байт юм байна л да. Одоо бид нарт тэгэнгүүт тэр нь одоо хэр их хайр халамж мэдрүүлсэн болон хэр өндөр шаардлагыг хүүхэдтэй тавьдгаас хамаарат тэр хүүхнийг юм бат бөх энэгшилтэй, цогтох энэгшилтэй, төгшүүртэй энэгшилтэй бие хүн болж төлөвштэй юм байна. Тэгээд манай хүний ингээд номыг нь уншаад нилээн дүгнээд харах юм бол энэ зүгээр таамаглал шүү манайхаа хүн болго өөрөө өөрийнхөө унссан байдлаар бас хүлээж авахыг хүсье. Миний хувьд бол яг таамаглалаар зүгээр харах юм бол айгуу тийм нэг төгшүүртэй энэгшилтэй буюу энэ хүн надад хайртай болов хайргун болов. За би зөв юм хийж гэнэ үү, буруу юм хийж гэнэ үү? Эсвэл би юу н хэрэгтэй мүү, хэрэггүй мүү гэдэг юм эргэлзээтэй асуултуудыг өөрөөсөө маш их асуудаг. Тэрнийхээ бас хариултуудыг олж авах гэж насан туршдаа бас хичээсэн хүн шиг надад бол харагдчихсан. Тэгээд тэр нэг харанхуй өрөөнд чойчлогдох янз бүрийн юмнуудаасаа үүдэлтэй хэрвээ магадгүй ээж нь тулаад илүү хайр халамжийг мэдрүүлээд ингэсэн бол манай хүн бол бас энэ амжилт гаргаач үгүй ч үү гэдэг бас аюу эргэлзээтэй. Тэгэхээр одоо тийм сахирангуй хүйтэн хүний өнгө аястай гэр бүл төсөж байгаа хүүхэд өөрөө тийм хин нэгнээс хайр хүлээсээ хин нэгэнд өөрийгөө батлах итгүүлэх ийм итгэл үнэмшилтэй өсөж хүмүүжсэн юм шиг бол надад харагдсан. Одоо хүүхэд насныхан дээр дуртгалуудыг нэмшээд тахад ганцаардал дундаасаа өөрийнхөө маш тийм гоё ертөнцийг бүтээгээд тэр ертөнц дотроо амьдраад тэгээд тэр ертөнц болон бодит нөгөө нэг байдал хоёрынхоо ялгамжийг ингэж нөгөө багасгаад тэмүүдээ тэгж яахгүй нөгөө номон дээрээ дурддаг Magic Lantern буюу энэ проект л өөрөө миний зүхтах нөгөө нэг ганц авралын од байсан гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр хэрвээ тэр хүн ингээд ямарваа нэгэн байдлаар одоо хүнд зүйл тулгараагүй, бодит зүйлээс цогтаагүй, тэр сэтгэлгээ хөгжөөгүй ч юм уу тийм байсан бол ийм одоо суут бүтээлүүд, ийм дотортой гэж бид нэр ярьдаг шүү дээ. Дотгошоогоо өнгөлгсөн, үзээд араас нь нэг зүйл бодогдсон, эсвэл тийм бүтээлүүд гарах уу гэдэг бас өөр асуултын тэмдэг тийм. Оршин тогтноо юу үгүй юу гэдэг бүр асуултын тэмдэг байна. Тэгээд нөгөө гол юу нь болохоор Бергман өөрөө эргээд энийгээ эцэстээ одоо нөгөө нэг одоо бүтээл туурах замаараа энэ зүйлүүд энэ сэтгэл зүйн зовнил сэтгэл зүйн одоо шаналгаануудаа ингээд нөгөө чөлөөлж өөрөөсөө чөлөөж баг чөлөөлж явсан эргээд өөрийгөө танин мэдсэн гэдэг дээрээ л орж байгаа юм болов уу гэж бодчих. Номны бас үндсэн агуулгууд дээр айгүй их тэгж дурддагдсан байсан шүү дээ. Ингээд энэ зохиолыг бичиж байхдаа би ийм зүйлүүдийг туулж исэн. За би тэр үед хүүхэд байхдаа ингэж мэдэрдэг байсан. Одоо эдгээр залуу насн дээр бас ийм зүйлүүдийг ингэж хийснээрээ ийм мэдрэмжүүд мэдэрсэн ч гэдэг ч юм уу тий. Тэгэхээр магадгүй нөгөө инсайт хийн гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр тухайн кино продюсер зохиолч Бергман маань айгүй олон төрлийн туулах одоо ёстой ч гэх юм уу тий. Туулж өнгөрүүлсэн асуудлуудтай байсан. Тэрнийхээ одоо хүчин гэх юм уу. Тэрийгэ туулах явцдаа маш олон сууд бүтээлүүдийг хийсэн бас айгүй тодтох шалтгаан болоод байгаа гэж харсан зөв. Тарж. Яг тарж. Тэгэнгүүт бас нөгөө талаас нь бас сэтгэл зүйн талаас нь жоохон бас тайлбарлавал юм байт юм байна л да. Одоо хүнд ямар нэгэн хүнд асуудал тохиолдоход тэрийг юм
даван туулах гэдэг юм хүний дотор ингээд байж идэм байл ямар нэгэн байдлаар даван туулдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо зүгээр бусад ийм кейс жишээнүүдийг авах юм бол маш хүнд асуудал хэнийг нь тулгарсан болвол эцсийн вариант нь ер нь бол тарих тэрэг хүчээр мартах ч гэдэг юм уу тий. Яг тиймэрхүү үйлдэлүүдтэй тэр одоо хариу үйлдэл байгаа байхгүй юу? Биеэ сэтгэл зүй хамгаалахын тулд хүчээр мартуулж байгаа гэдэгтэй адилхан Бергманы хувьд тэр сэтгэл зүйн одоо туулж өнгөрүүлсэн шаналл гэх юм уу те эсвэл мэдрэмжүүд гэх юм уу эдгээр зүйлсүүдийг илэрхийлэх хэрэгцээ тэр хүнд угаасаа байсан хүн болгонд байдагтай адилхан. Тэгэхээр тэр илэрхийлэх хэрэгцээгээ магадгүй кино зохиолоор кино дүрслэлээр тэгээ тэр гоё дүрслэлээр гарч байгаа нарийн маш гоё деталуудаар энэ өөрийгөө илэрхийлэх гэж бас нэлээд сайн үзсэн ийм мундаг хүн байсан гэж бол харсан. Нинжингийн хувьд өөр одоо тэр идэр залуу насн дээр нь бас тодтох зүйлүүдийг юу гэж харсан бэ? За ер нь бол яг хүн бүхний амьдралд бол яг ирээн бараантай зүйлс туулдаг. За зохиолч маань яг илэрхийлсэн илэрхийлэмж гэдэг нь нөгөө өнгөрснөө уудлах гэдэг нь ийм харгас хэрцгий те хүнд ажил өнгөж төсөөлсөнгүй гэд хэлдэг. Ингээд ингүүд нөгөө хүн болгоо нөгөө яг амьдралынхаа өнгөрсөн лөө эргэж хаардаггүй. Эргэж харснаар яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг бол энэ номоор бас харах боломжтой юмсаг санагдсан л да. Амьдралын яг нөгөө давтамжгүй тэр бүх хүчин зүйлсээс хараад үзэнгүүт яг алдаа дутагдал бүх зүйлсээ ирээдүйдээ би өөрчлөх боломжтой байна. Тий. Өнгөрсөн бодол процесс нь ийм байгаа хэцүү байгаа хэдиж дараагийн удаа хэрхэн давтагдахгүй вэ тий. Ирээдүйд хэрхэн би энийг ахиж гаргахгүй ч юм. Тэр талаас нь ерөөдөө бас харахын зүг юм болов. Яг ирээдүгөө бид өөрсдөө найруулах ёстой байна гэдэг үнцэг бас ерөөдөө бол ажиглагдсан. Тэгэнгүүт чинь манай хүн чинь одоо ингээд хүүхд хүүхийг нь ерөнхий ингээд өөрөөс байдлаар ингээд харах юм бол за хүүхэд нас ахгүй болчлаа. Тэгэнгүүт нөгөө нэг сургуулаа одоо их сургуулаа төгсөх явцдаа нэг зохиол бичижсэн гэж хэлжсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр зохиолоо бичээд ингээд явж байхдаа өөр нэг байгууллага тариалагдаад одоо ингээд туслахаар ажилладаг гэсэн тий. Санаж байна. Туслахаар ажилладаг гэсэн. Тэгэнгүүт тэр туслахаар ажиллаж байх явцдаа аюул олон челленжтэй тулгараад одоо сорилтуудтай тулгараад тухайн одоо нэг кино продюсер хийх, кино зохиол бичих хүний зохиолыг шинжилж, найруулж ингэж нэг жүжиг болгон тавихад бэлтгэж гэдэг юм уу тий. Тэр одоо залуу насныхаа нэг юм юу гэх юм одоо Бергманы кино маш чанартай байгаа шиг тэр чанартай Бергманыг хүний зохиол дээр янзалж те эсвэл мундаг продюсерийн хажууд ингэж нэг сууж дагалдаж эсвэл туршлагажж яг үнэ туршлагажж ингэж байсан тэр цаг хугацаанд юу лээ тэр чинь нэг бидний номын агуулган дээр байсан шүү дээ нэг ихний номнууд гээд одоо энэ тарчлаан, шорон, тарчлаан гэдэг кино бол жишээ нь өөрийнх нь зохиол биш ч юм уу те. Тэгэнгүүт тарчлааныг ингээд авцраад өгсөн кино зохиол болгоход ингээд юу яа биччихээ кино зохиол болгоод биччихээ гэдэг ингэжсэн ч юм уу те. Тэгэнгүүт шоронгийн хувьд бол одоо юу гэдэг маш юу өндөртэй нөгөө төсөвгүй кино байсан ч гэдэг юм уу те. Гэх мэтчил ингээд яг кино бүтээх зохиол бичих болгонд аягүй олон сорилтуудаа тулгараад тэрийгэ тухайсан кинонууд дээрээ туулаад явж ирснараа хамгийн анхны уран бүтээл хамгийн анхны сууд бүтээллүүдийн нэг болох персона тий персона гарч ирсэн. Тэгээ персона бичиж явах персонагийн зохиолыг бичиж явах явцдаа манай хүн гэрэлтийн хувьд одоо бие хүний хувьд за дээрэс нь карьерийн хувьд эрүүл мэндийн хувьд маш олон юм хэцүү зүйлүүдтэй яг нүүр тулж явсан. Одоо хүний амьдралыг нэг лайн гэж бодох юм бол хамгийн доошоо унсан цэгүүдийнх нь нэг байсан гэж би бол ойлгосон. Та хоёр маань энэ дээр юу гэж бодож байна? Энээс яг нөгөө Бергманы кинонуудаас хэдүүлээ нөгөө иш татах юм бол бидний нөгөө таун хаал дээр ингээл дандаа нөгөө дэлгэцэн дээр ингээ харуулдаг Seven Seal гэдэг шүү дээ. Тэр кино тэгээд Wild Strawberry 2 болохоор 1 жил 1 цаг үеүүдэд бичигдсэн. Тэгээд мань хүн болохоор тэдгээр кинонуудынхаа араас бүр ингээ сэтгэл зүйн гүн туйлдалд ороод тэгээд эргээд нөгөө имлэг твтэд ингээ туйлдж байгаа. Тэгээд яг энэ цаг хугацаа энэ кино энэ зохиолуудыг бичиж байгаа хоорондоо ингээ нөгөө бурхан гэдэг зүйлийн эргэлзээ өөрөө бас үүсэж байгаа. Яг л нөгөө шашны гүн номлол дунд одоо өссөн хүн намайг ингээд зовж чаналж авах үед
бурхан чи өөрөө хаана байсан юм бэ? Гэхдээ still тэр хүний дотор нөгөө бурханд итгэж байгаа итгэл нь хിവэрэ хэрнээ бурхан өөрөө ингээд чимээгүй намайг зүгээр ингээд дээрээс хараад байгаад нь тэр хүний ингээд нөгөө нэг бурханд итгэх итгэлийг ингээд нэг одоо ингээд үймүүлээд гэх юм уу ингээд тэр ситуац нь өөрөө амар юм одоо хүнд тэгээд им галзууран байгаагаа одоо Seven Seal кинонд шилтгэж өгч байгаа. Хүн үхлийн өмнө үхэлтэй одоо ресерчтэй тий үхэл гэдэг нь тухайн одоо Бергманы хамгийн том айдас байлаа гэж бодоход үхлийг би тэгвэл яг хүнтэй адилтгаад хүнээр ингээд дүрсэлж болох юм байна. Зүгээр хар нөмрөхтэй ингээ хүн сууж ин тэгвэл би тэрнтэй үхлийн өмнө одоо negotiation хийгээд үхэх цагаа би сунгаж болох уу одоо энэ дээр ингээ хилцэл хийж болох уу гэдэг зүйлийг тэр Seven Seal гэдэгт одоо шигтгэж өгч байгаа байхгүй. Тэгээд бурхан чи яг хаана байна гэдэг асуултуудыг маш их бас тэн дээр илэрхийлэх гэж оролцсон. Бурханы чимээгүй байдал гэдэг зүйлийг айгүй илэрхийлэх гэж оролцсон. Тэнгүүд нөгөө зэрлэг үзээлцгэн дээр болохоор одоо өөрийнхөө одоо хөгшин пастор одоо өөрийнхөө амьдралыг эргүүлэн сөхөн харж байгаа байдлаар нь бас мөн илэрхийлсэн байгаа гэдэг. Энэ дээр нэмж санаа хэлэхээр бол тийм зэрлэг үзээлцгэн дээр ерөнхийдөө бол яг өөрийнхөө хүүхэд насныхаа дурсамжийг илүү төлхөө харуулах зорилсон болов гэж ажиглагдаад байсан л да. Яг тэн дээр болохоор яг нөгөө гол дүр нь бас яг аав нь яваад байгаа. Яг хүүхэд насны дээр айдас, эргэлзээ, тий, шаналл тэр бүгд нь харагдаж байгаа. За тэгээд тэгэнгүүт нөгөө өнцгөөс нь аваад үзэнгүүт тэр хэдийн юм айдас, эргэлзээ байсан ч гэсэн бас ингэ шаналл байсан ч гэсэн өөрийнх нь дурсамжтэй амьдралынх нь бас гэгээлэг мөчүүд бас ингээд зурусыг ингээ орж ирдэг богино хугацаанд. Тэгээд өнгөд яг л тухайн зохиолч маань илэрхийлж байгаа илэрхийлэмж нь юу вэ гэхээр киногоор яг өөрийгөө харуулад яг би яг энэ амьдралын мөчөд яг ингээд өөрийнхөө бүтээсэн хүн шүү гэдгийг харуулахыг зорьсон болов уу гэж ажиглагдсан. Тийм тэгээд дахиад нэг юм нэмээд хэлэхэд нөгөө мэдээж тэ зэрлэг үзээлцгэнээр болохоор хэрвээ бурхан байхгүй байгаа ертөнц байх юм бол бид нэр тий энэ амьдрал өөр утга учиртай юм уу бурхан байхгүй ч гэсэндээ байхгүй нөхцөлд одоо бидний сэтгэл зүй яаж ингэж өөрчлөгдөж байгаа сэтгцэд яаж нөлөөлж байгаа тий үхлийн өмнө бид нэр ямар одоо зүйлийг даван туулж байгаа гэдгийг бас илэрхийлэх гэж оролцсон гэдэг. Тэгээд энэ дээр болохоор хамгийн гол нөгөө нэг одоо хайлайт нь өөрөө одоо зэрлэг үзүүлэлтсэн гэдэг киногаараа дамжуулаад эцгийг хамгийн ихээр нөгөө ойлгож эвлэрэх гэж оролцсон орлого нь гэж бас дурддагцсан байдаг. Яг нөгөө пастор хүннийг өөрийг нь ингээд нөгөө дүрээр нь бүтээчээд тэгээд номлож байгаа хэлбэр энийг нь яг хажуунаас нь боддоор хараад ийм нөхцөл байдалд эцэг маань юу нь бол ямар нөхцөл байдал байсан юм бэ гэдгийг нь илүү нөгөө нэг таньж мэдээж ойлгох гэж тэр нөхцөл байдлаа тавьж явуулах гэж хүлээн зөвшөөрөх гэж оролцож байсан оролцох нь энэ Wild Strawberries гэдэг кинон дээр илүү бас гарсан байдаг. Тэгэнгүүт Бергманы хувьд эдгээр насныхаа одоо тэр үеүүдтэй айгүй олон ийм гоё сууд бүтээлүүдийг гаргасан нь нөгөө талаас нь буюу одоо сэтгэл зүйн талаас нь авч үзэх юм бол яг ийм насанд хүрснээс хойшоо хүн би даасан би хүн болсон гэдгээ мэдрэх цаг үеэс эхлээд би хэмбэ гэж бодож эхэлдэг байна л да. Тэгээ би хэмбэ гэж бодхоос гадна одоо би юу чаддсан бэ? Би ер нь энэ амьдралд юу хийх гэж ирсэн юм бэ? Юу бүтээх гэж ирсэн юм бэ? Юу үлдээх гэж ирсэн юм бэ? Тэгэнгүүт би ер нь яг ямар хүн юм бэ? Хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг энэ одоо нөгөө өөрлөгөө чиглэсэн асуултуудыг өөрөөсөө ингэж асуудаг тийм үе нэг юм байна л да. Одоо нийтлэг хүмүүсийн хувьд тэгэхээр нөгөө бид нар ингээд шилжилтийн нас өсвөр настэй ингээд тэрэгэл яриад идэгтэй адилхан яг тэр насанд хүрж байгаа үедээ за нэг 20-с 18-аас ч юм уу те ингээд нэг 25 6 хүртлийн тодорхой хэмжээний бие хүний хямралд ордог. Тэгээ Бергманы хувьд номыг ингээд ерөнхийд нь уншаад ингээд харангуут яг интеллективтэй тэр хэцүү байдлуудтай нуур тулж байсан үе нь бол яг бие хэмбэ гэдгээ ирж хайж исэн үе дээрээ аавыгаа уучлах орлогуудыг хийсэн. Тэгээ персонуудаар гардаг одоо тэр нөгөө өөрийнхөө дотор тал болон гадна талтайгаар ингээд энэ хоёрыг уулзуулах гэж ингэж хичээсэн ч гэдэг юм уу тий хүн болгонд тулгардаг асуудлуудыг манай хүн
өөрөө дотор нь угаасаа байж исэн. Тэрийг илэрхийлэх орлого нь кинонуудаар нь илэрхийлэгдсэн. Тэгээд одоо түмэн донд бас алдартай болсон шалтгаан нь бүх хүн дээр энэ асуудлууд гэх юм уу одоо энэ үеийг хүн болгонд аван туулдаг. Тэгэнгүүт хүн болгоныг давж туулж байгаа тэдгээр зүйлүүдийг нарийн гоё ингэж чимхлүүрээр ингэж илэрхийлсэн нь одоо Бергманы киног үзсэн болон номыг нь уншсан хүн болгонд ямар нэгэн зүйлээр адилхан юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Магадгүй би өнөөдөр ингээд аюу хэцүү байдалд ч юм уу сэтгэл санааны хувьд хямралтай байгаа болвол Бергманы нэг киног үзээд ч юм уу эсвэл номноос нь нэг хэсгийг нь уншихад тэр надад илүү энэ ойлгогдож байгаа юм шиг эсвэл тайвшруулыг өгөх гэдэг юм. Тийм талтай юм шиг надад санагдсан. Тийм. Тэнгүүд нөгөө нэг хэдүүл болохоор сэтгэл зүй зохиол ингээд бичиж туурвж байгаа талаас нэрэд ш. Тэнгүүд нөгөө нэг яг салбар урлаг соёлынханд яаж одоо ингээд одоо Оскарын шагнал, Канны шагнал маань аваад ирнэ гэнгүүт мань хүний одоо нэгт зорьсон зорилго нь болохоор дотоод сэтгэл рүү өнгөх бүтээл туурах байсан. Тэрийг яаж илэрхийлэх вэ гэдэг илэрхийлэмж дээр айгүйх ажилтдаг байсан гэх юм уу. Яг урлагийнх нь иршил дээрээ болохоор юу гэдэм бэлээ. Тэгээ автор синема гэж нэрлэдэг. Зохиолч өөрийнх нь зохиолыг бичнэ, өөрөө найруулна, өөрөө сонгох орох жүжигчтэй сонгоно, дуу хөгжмөө өөрөө хийн. Бүхэлд нь ингээд нөгөө өөрөө яг цогц хэлбэрээр нь ингээд оролцдог. Тэрнээс гадна хүний ингээд нөгөө авж байгаа одоо ингээд камер авж байгаа хэсэг одоо сценаар дүрс одоо талбар гэж ярил л да тий. Close up айгуух ашигладаг. Хүний нүүр царай, мимик тэгээд ингээ хөмсгний хэлбэр хөдөлгөөнөөр дамжуулан нүүр царайны хувирлаар дамжуулан тэр сэтгэлийн мэдэрч байгаа мэдээлэл эмоц одоо тэр мэдрэмжийг илэрхийлэх гэж айгүйх оролддог. Тэнгүүд одоо нөгөө бодит байдлаас гажуудсан дүрслэлүүд эдэн штэ тий. Одоо зүүдний ертөнцийн мань хүн ингээ кинонд оруулсан байгаад идэг нүргүү хүн цаг зүгүү цаг маг тий авсан дотор гэдэг одоо тиймэрхүү юм бодит байдлаас гажуудсан дүрслэлүүдийг нэгдүгээр зүүднээс инспайр хийхээс гадна гэрэл сүдэр дээр айгүйх тоглолт хийж өгсөн байдаг. Тэрүүгээрээ илүү бас ингэж нөгөө онцлог ийм нөгөө инновацлог одоо биднийхаар бол инновацлог зохиолч найруулагч болчиход байна л та тийм байгаад байгаа. Тэгэд манай хүний одоо кинонуудаас бас суралцаж одоо их багшаа гэж хүндэтгсэн зохиолчдоос дурдах юм бол одоо Нолан байна, Стэнли Кубрикийн Shining гэх кинод одоо персонагийн одоо тэр хэсгүүдээс ингэж нөгөө авч одоо муугаараа тэгэл хуулбарлаж ингэж дуурайж оруулсан тийм хэсгүүд бас байдаг гэж байгаа. За гуруулаа чинь эдгээр насны ханaalаар ирээд байгаа. Тэгэнгүүт нэг чухал юм марцсан байна. Нөгөө нэг гэрлэлттэй холбоотой. Одоо эхнэр нь сонгосон эхнэрүүд нь гэж ярих юм уу? Дөрөв эхнэртэй байсан шүү дээ, тий? Зөвхөн дөрөв эхнэртэй. Би бол маань хин хэмжлээ за. Тэгэнгүүт андаа юм урлагийн жилийн хүмүүс байсан, тий? Бүжигчин, бүжигдэглээж, тий? Тэгэнгүүт одоо өөрсдийнх нь дундаас төрсэн хүүхдүүдээ бас ингээд кинонд тоглуулж моглуулсан, тий? Тэгэнгүүт яг юм урлагийн гэр бүл байсан. Тэгэнгүүт юун дээрээ персона дээрээ эхнэрийнх нь нэг бас дуртгал байсан санагдаад байна. Би буруу санаж байгаа юм болоо ямар ч байсан манай Ингмар Бергманы хувьд бол ингээд дөрөв эхнэртэй хоёр дахь эхнэрээсээ тий хоёр дахь эхнэртэй нэлээд тийм гүн гүнзгий дурлсан тийм хайртай. Ер нь л айгуу тийм дурламжтай маш гүнзгий хайрладаг, гүнзгий гүн мэдрэмжтэй тийм хүн байсан. Тэгээд хоёр дахь эхнэрээсээ дөрөв хүүхэдтэй тэр дөрөв хүүхэд нь ингээд бас жүжигтэн тоглоод ингээд уран бүтээл тойрохт нь бас ингээд нэг баг болоод ингээд явдаг байсан. Тэгээд тэр хоёр дахь эхнэртэй маш их хайртай, маш их тэр эмэгтэй нь ойлгодог, хажууд нь ингээ хамт байдаг. Ер нь яасан ч гэсэн айгуу тийм ойлгодог гэвчихсэн. Тэгээд нөгөө эхнэрүүдээс салсан шалтгаан нь бүр нарийн ингээ байгаагүй тийм ерөөсөө нарийн байгаагүй ч гэсэн ерөнхий бие хүний онцлогоор нь хараад үзсэн бол өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөл одоо юу гэх юм өөртөө нэг тал биш юм шиг ч юм уу тэг өөрийг нь үл хүндэтгсэн ч юм уу юм сөрөг мэдрэмжүүдийг хажууд хүнээсээ мэдрээд хэлсэн цагаас шууд өөрөө заавал барьцдаг. Энийг болохоор би харахтаа бас нөгөө сэтгэл зүйн талаас нь гэж орж ирэх гэдэг нь л да нөгөө хүүхэд насны хүмүүжил төлөвшөлтэй бас холбоотой нөгөө энэ шилтэй холбоотой бас тийм гэр бүлийн харилцааны асуудлууд хямралууд гэж надад бас харагдаад байгаа. Тэгээ угаасаа тэр цогтох бишээ
төгшүүлгийн инжилтийн хүн чинь нөгөө одоо хосын харилцаанд орохороо юу яа гэм л да нэг байнгын юм төгшөөртэй явж идэг. Тэгээд тэр төгшөөрийг нь алга болгох одоо юу гэх итгэж байгаа ч юм уу тийм мэдрэмжийг төрүүлэхгүй болоод тэгэхээр цухтаад ингээд төгшөө цухтаад яваад өгчдөг. Тиймэрхүү байдлаар нөгөө насан турсан үеийн хосын харилцаан дээр нийлэрдэг байгаа байхгүй юу. Тэгээд Бергманы үед яг нөгөө олон их нэртэй байсан гэдэг надад яг тэгж санагдчихсэн. Тэгэхээр манай бас үзэгчд маань яг бас Бергманы номыг уншаад үзэх юм бол танд бас магадгүй яг юу гэж хүртэгдэж байна тий. Бид гуравт ингээм өөр байдлаар энэ ном бас ингэ хүртэгдсэн байсан шүү дээ. Тэгээ одоо Оюкагийн хувьд бол илүү нөгөө нэг гитар кинонуудынхаа гой хэсгүүд дээр илүү анхаарч уншаад байсан тий. Тэгээ ингээд энэ гэсэн юм байна. За тэр хэсэг дээрээ ингэсэн байна гэл. Нинжингийн хувьд бол гэхлэнгүүд энэ үг нь илүү анхаарал татаад байна. Энэ үгээрээ ийм санааг илэрхийлэх гэж хичээсэн байна. Тэгээ би өөр шунгацгаар надад ерөөсөө тэгээ санагдахгүй. Яг энэ сэтгэлзэн талаас яг ямар хүн байсан бэ те. Энэ нөхөр яг ингэсэн болохоор ирээдүйдээ ингэсэн юм биш үү гэдэг юм. Тэгээ санагдаж яг хүртэгдээдсэн. Тэгэхээр уншиж байгаа хүн болгонд өөр ингэсэн юм гой дахин давтагдчихгүй мэдрэмжийг төрүүлэх ном юм шиг санагдсан гэх юм уу? Тийм. Тэр нөгөө нэг ингэ магадгүй нөгөө нэг бидний тусам туршлага бас нийцэж, адилтгагдаж, харьцуулагдаж орж ирээд байгаа байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Одоо жишээ нь Бергманы номыг уншихад миний хувьд надад айгүй хантай байсан гэх юм уу. Надтай ижил одоо зовлон байд юм байна, сорилт байд юм байна, шаналл байд юм байна. Би ганцаараа энэний дүнд ийм шанал хүртээгүй. Одоо ингээ өөр бас ийм шанал хүртсэнд нь сорилтыг давсан хүмүүс бас байд юм байна гэдэг утгаар надад айгүй хайнтай. Тэгээ нөө илэрхийлэх байгаа санаануудаасаа би надад ингээд өөр туулагдсан зүйлүүдээ ингээд айгүй ингээд хурдан байлж аваад эн чинь ийм юм байж тээ гэд өөрийнхөө нэг юм тэр хүний нөхцөл байдлаас бодоод одоо нөө эмпати ажиллаж байгаа хэлбэр юм уу да тий нөхцөл байдлаас нь бодоод ийм нөхцөл байдал ийм зүйлийг тэр хүн бие дээрээ мэдэрсэн байх боломжтой байна гэж ингэж хөөж одоо ойлгож уншагдаад исэн. Тэгээд түрүүн дурдсанчлан ялчгүй нөгөө нэг одоо эцэг ааваас ирж байгаа болон ээжээс хүмүүжиж байгаа хүмүүжлээрээ дамжуулаад эргээд нөгөө эгнэгшил гэж нэг бид нэрлээд арц тий энэ үгний чинь цаана одоо ингээд нөгөө харилцааны хямрал энэ нь эргээд нөгөө гэр бүлтэй болоод их нэртэй болоход яаж сүргөөр нөлөөлж байгаа хүүтэн хүндий одоо хос байгаа хэрнээ хүүтэн хүндий байгаад энэ нэг хүнжил байгаад байгаа хэрнээ тэнд ингээд халуун дулаан харилцаа үүсэхгүй байгаад энэ гэдэг дээрээс ингээд нэг жижиг зүйлээс л ингээд юм нөгөө эдгэж чадаагүй тавьж явуулаагүй гэсэн үгдээд ингээд маш их юм одоо үйлцэл ийм хэлбэлзэл үүссэн байгаагийн хэлбэр юм болоо гэж боддог. Эндэн дээр илүү юу н аль хэсэг нь гэх юм уу одоо нэг хамгийн өөртөө нөлөөж ил төстэй эсвэл номыг уншихад ингээд өөртөө илүү наалцсан үлдсэн юм юу байсан бэ? Ер нь яг номны яг ингээл анх яг ингээл номны гарчгаа уншихад л яг шууд мэдрэгдчихсэн юм гэдэг юм бол та түрүүн хэлсэнчлэн те яг би хинбэ гэдэг асуулт шууд гарч ирж ирсэн л та. Тэгээд ном руугаа ерөнхийдөө бол ингээ ороод хүн гүнзгий ингээд ерөнхийдөө бол ойлгох гэж хичээх үед болохоор зохиолч маань өөрөө яг 1956-аас 1970 онд 11 уран бүтээл төрүүлсэн байгаа даа. 14 жил хугацаанд 11 уран бүтээл төрүүлсэн байна. Тэгээд өнгөч би өнөөдрийг хүртэл амьдрахтаа тэгвэл те хэрэг өөрөөрөө ингээд төсөөлөж оролцож байгаа шүү дээ. Тэгэх юм бол хідэн кино уран бүтээл би хийчих боломжтой вэ гэж бас өөр дээр ингээд жишээ авч үзсэн. Тэгээд өнгөд яг хүн болгоны яг амьдрал тохиолддог зүйлс яг л байд юм байна. Ганц би ингэж өөр дөрий гэж хүн дээр ингэж тусгаж аваад идэм байх ч юм уу те. Эсвэл хитрхи өөрлөгөө ингэж чиглээд идэм байх. Дандаа ерөнхийдөө өөр өнцгөөс харах ёстой юм гэдэг ерөнхийдөө бол бодлоо төрж эхэлсэн. Тэгээд нөгөө ойн чөлөөнд гүзээлцэн гэдэг номон дээр ерөнхийдөө бол бас яг өөрөөхөө яг 3 дахь эхнэрээсээ салцсан тий аавтайгаа ерөөсөө ингээд үг дуурахгүй ингээд түнж муудсан ээжтэйгээ бас айгүй юм зөрчлөөнтэй байсан. Тэгээд өнгөдөө тэр номороо илэрхийлэх зорьсон зүйл маань гэвэл ерөнхийдөө бол намайг хараач би энд байгаа шүү намайг ойлгооч гэдгийг дүрсэлсэн юм болоо гэж ерөнхийдөө бол харагдаад байгаа л та. Яг тэгэл гол дүрд нь болохоор ерөнхийдөө бол өөрийгөө дүрслээд тэрүүгээр ерөнхийдөө бол аав ээжтэй хэлэх гээд байгаа үгээ тийм илэрхийлсэн байна гэж бол мэдрэгдсэн.
амар тийм өргөн хүрээнд conversation өрнүүлэх боломжтой ном гэвэл баг энэ байгаад аахгүй тийм ингээд 3 гэлтэхгүй 4 5 тийм ингээд хэдүүлээ ингээд уншичаад ингээд суугаад ингээд ярилцааж өөртөө ингээд шингээж ингэж оруулмаар тийм юм амттай мүлжүүртэй бараг юм шиг санагдаад байгаа. Бараг нөгөө бүлийн терапи гэдэг шиг тий. Хойд суучаа тий. Энэ кейс надад адилхан байна. Би энэс нэрээ ойлгоход яг үгүй хүн илүү инсайт игээд асуудлаа бүлийн шүрдэг ч юм уу тий. Тэгээ яг ер нь бол нэлээд мүлжүүртэй нэлээд бас чанга ном гэсэн тий. Тий. Ингээд ярилцах тусам өнөөдрийн подкаст дуусгааргүй байна. Ямар санда White Strawberry-г ингээ хоёр өөр өнцгөөс тайлбарлаж нэг талаас ингээд эцэгтэйгээ бүлийн зөвшөөрөх орлого байсан гэдэг нөгөө талаас солонгот тий эргээд өөрийгөө харж байгаа. Яаж миний амьдралын утга учир юу гэд. Яаж ч нөгөө Бергманы хувьд нөгөө биднийхээр бол оршин хямрал шүү дээ. Амьдралын утга учир бурхан байгаагүй ч гэсэндээ бид нэр юунаас утга учирыг мэдрэх ёстой. Одоо тэр Рицер хамгийн сүүлийн мөч дээрээ тэр хос хоёрын өгсөн гүзээлзэгнийг идээд тэгээд уусан сүү энэ л амттай байсан юм байна. Энэ л утга учиртай байсан юм байна. Хүн хоорондын бурхан байхгүй ч гэсэндээ хүн хоорондоо бид нэг нэгээ хайрлаж амьдрах хэрэгтэй юм байна. Хайр гэдэг өөрөө зүйл дээр тогтнох хэрэгтэй юм байна. Гэтэл яагаад бид нэр өөрсдөө хүн хоорондоо ойлголцохгүй байгаа нэг нэгээ харилцааны сэтгэлгээд байгаа хүтэн хүндийн харилцаа үүсэж байгаа гэдэг зүйлүүдэл энэ бүхэлдээ энэ одоо нөгөө гарч байгаа өрнөж байгаа өрнөл болчиход байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тэрний дараа Бергман бас өөрөөсөө нөгөө нэг тухайн хүний айгуу том хайлайтуудын нэг нь өөрөөсөө маш их асуулт асуудаг. Тийм тэгэнгүүт яг тэр айн чөлөөнөх гүзээлсэн хэлээд айн гүнэх гүзээлсэн тэр номны зохиолын дараагаас эхлээд манай хүний бие хүний хямралуудыг ингээд аваад үзэнгүүт би яагаад хайрлах чадахгүй байна вэ гэдэг асуултыг бас өөрөөсөө асуусан байхгүй. Тэгэнгүүт гэлэн бүлгүүцээс аль үшэний тэгэнгүүт би яагаад хүн хайрлах чадахгүй байна гэтэгэнгүүт нөгөө нэг өмнөх хүүхэд насны үе рүүгээ ч юм уу тийм ингээд бас ингээд инсайт хийж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ ер нь номын ингээд бишээ надад турсан жинээр гарч байгаа агуулгын хувьд ингээд уншаад үзэнгээд цаг тооны дараалал ингээд уншаад үзэх юм бол маш юм энэ тийм ингээд нөгөө нэг юу гэх юм шилжсэн гэх юм уу. Тэгээ энэ ном дээр бишээ энэ зохиолыг бичиж байхдаа ингэж хэлсэн. Тэгээ энэний дараа би ингэсэн, тэрний дараа ингэсэн гэдэг ингээд хүнээс бас нэлээд бас чадвар шаардахаар ер нь бол ном. Дээрээс нь тэр нөгөө нэг сэтгэл зүйн янз бүрийн асуудлууд өөртөөгөө тулж байгаа тэр байдлууд нь бас яг үүний хүн болгоны хийж чаддаг зүйл биш. Одоо хүн болгон инсайт хийж чадаад идэг зүйл биш. Тэгэхээр тэр болгоныг барьж аваад ингээд ойлгоод өөртөөгөө нүүр тулаад байсан нь энэ хүн бас хичнээн ямар мундаг хүн бэ гэдгийг бас надад харуулж байгаа юм шиг санагдсан. Тэгээд эдгээр үеийнхэн Persona, гүндэх гүзээлгэн, Seven Seal гэдэг кинонууд энэ төр дээр бол яг шимний тий манай хүний сэтгэл зүйн талаас нь түрүүн ойкогийн хэлсэнчлэн нөгөө нэг юу лээ биеийн хямрал. Тэгээ биеийн хямрал тэгээ би юу юм бэ те дээрэс нь би яагаад хайрлах чаддгүй юм бэ? Хүмүүс намайг буцаад яаж хайрлах юм бэ ч юм уу те. Тэгээд миний бас нэг анзаарсан юм нь тухайн нөгөө нэг өөртөө тулгарч байгаа асуудлуудаа нүүр тулгаад аяг хүнд байдаг хүн болгоно аяг хүнд байдаг. Тэгээ Бергманы хувьд бол яг энэ асуудлуудтайгаа нүүр тулснаас гадна ойлгочингуудаа буцаагаад ийм байсан шүү гэдэг илэрхийлэмжүүдийг аяг кино зохиолдоо бас ингэ шингээж өгсөн. Тэгээд бүх юм өөрөө хийдэг. Одоо хүн тэгэнгүүт бүх юм өөрөө хийж байгаа юм бас нэг цааш шалтгаан нь тэрийг яг өөрийнхөө сэтгэл дотор байгаагаар ингэж илэрхийлэх хүслээс нь босон байх гэж надад харагдсан. Магадгүй өөр мундаг продюсер ирээд кино продюсерыг хийсэн бол ч юм уу тэгээд хүн өөрөө зохиолоо гаргаж ирж тавьчих. Эсвэл жүжигчний сонголтын дээрээ өөр хамтарч байгаа хөрөнгө оруулж байгаа хүнээрээ жүжигчний сонгуулсан болвол өөрийнх нь тэр сэтгэл дотор байгаа дүрслэгийг нь хангалттай хэмжээнд бас гаргаж чадахгүй байсан юм шиг анзаарчихсан надад. Тэр болгоноор ингээд яг энэ дүрд энэ илэрхийлэх чадамжтай хүн энэ тий адаглаа гэхээр ингээд бас ингээд нарийн нихуур ингээд шалгуур тавин байж үздэг байсан юм аа байхгүй тий. Манай хүний ч бас нэг анхны нөгөө хамтарч ажиллаж байсан хүнээс айгүй чухал ур чадварыг сурсан гэд одоо сурсан гэдгсэн чинь тэрний юу ийсэн гэдгсэн чинь үглээ айгүй тийм тууштай тэг нөгөө нэг яг юма төлөвлөж ингэж нарийн яг нөгөө байгаа онж ингэж нөгөө нэг онилдог гэх юм уу хийл гэсэн бол хийдэг.
Нэг шот орж штэ. Тэгж тэр уур чадварыг нэг хамтарч исэн бас хамтрагчаасаа сурсан гэж номон дээр бас өгүүлсэн байсан. Яна нэрийг санахгүй байна уучлаарай. Тэгээд эдрөө үе дээр нь яалтчгүй маш гой бүтээлүүд гарсан, маш хэцүү цаг үеийг туулсан болохоор ч гэх юм уу маш гой бүтээлүүд гарсан юм шиг санагдсан. Тэгээд үргэлжлүүлээд манай хүний чинь нөгөө нэг асуудлаа ойлгоод одоо илэрхийлж байгаа шүү дээ. Асуудлаа ингээд нөгөө ойлгоод хүлээмжшөөрж байгаа нэг тийм үе байгаа шүү дээ. Одоо кинонаас нь дурдах юм бол Александр Фани and Александр энтер дээр бол яг за оюука тэрний тэр би хэлээ заяа. Фани and Александр кино өөрөө Ингмар Бергманы маань бүхэдэн амьдралын намтраар хийгдсэн кино гэж ярьдаг. Хүүнгээ гол дүрд нь нэг жоохон хүүхэд тоглодог. Тэгээд хүүгийн маань аав нас ороод ээж нь одоо номлогч пастортай суугаад тэгэд яг номлогч пастор яг тэр нөгөө нэг сүмийнхаа номлолоор тэр хүүг хүмүүжүүлдэг гэх юм уу. Яг л нөгөө нэг тэр бага насндаа туулсан бүх зүйлээ тэр кинонда ингэж одоо шингээж нэвчүүлж илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг болохоор бид нар юу ч хараад нэг юм бүтэн өөрийнхөө яг намтар кино Фани and Александр л гэж нэрлсэн байгаа болохоос биш бага наснаас өнөөдрийг хүртэлх намтар кинонд гэж бол хараад байгаа юм. Энийг нөгөө талаас нь тайлбарлаач. Би болохоор энийг илүү сэтгэл зүйн талаас нь харах юм бол альва хүн ингээд нөгөө тухайн асуудлаа шийдэх оролцох нь хаанаас эхэлдэг вэ гэхээр асуудалтайгаа нүүр бишээ асуудлаа ингээд даван туулах үе нь хаанаас эхэлдэг вэ гэхээр нүүр тулсан үед байгаа хгүй юу гэн. Тэгэнгүүт Ингмар Бергманы хувьд бол Фани and Александр кино бишээ зохиолоо ингээд бичээд юу яаж явах үедээ кино болгож явах үедээ яг өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралыг аягүй сайн эргцүүлээд ойлгоод хүлээн зөвшөөрөл тэн дээр явагдсан болохоро тэр бүтээл гарсан байна гэж бол би хараад байгаа. Тэгээ одоо нөгөө нэг яг тэр үе дээрээ биш тэр хэцүү байсан үеийн дараах гэсэн. Тэр чинь угаасаа нөгөө нэг карьерийн төгсгөл одоо нөгөө сүүлийн бараг бүтээлэн гэж хамгийн алдартай бүтээл нь гэж хэлэх үс болохоор бүтээл байсан шүү дээ. Тэгээд ингээд нөгөө цаг хугацаа үргэлжлээд амьдрал ингээд өсөөд мань хүн ч гэсэн ингээд нас эцлээд явахыг эргээр ингээд ойлгож хүлээн зөвшөөрч чад эцсийн одоо нөгөө нэг бүх зүйлээ гаргаж илэрхийлж байгаа нь Фани Александр. Эцэг өгүүлбэрт босгож байгаа юм шиг тийм. Тэгэхээр нөгөө талдаа нэг асуулт нь хүн нөгөө түрүүн асуужсан шүү дээ. Хүн за ямарваа нэгэн асуудал сэтгэл зүйн одоо өвчлөл юу ч гэдэм тэр зүйлийг дотроо ингээд ууг нь байгаа шүү дээ. Тэрийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь илэрхийлж байгаа хэлбэр мөн үл гэдэг. Тийм. Яг хүлээн зөвшөөрж байгаа гэдэг нь илэрхийлэх орлогын хамгийн ихний алхам гэж юу нь бол үзэж болно. Одоо надад янз бүрийн ямар нэг асуудал тулгарлаа гэж бодоход би тэрийг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Тэрийг аягүй сайн ойлгосоо надад ийм юм болсон юм байна гэдгээ би 100% хоёр гараа өгөөд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шийдэх алхмуудыг хийж эхэлдэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр Ингмар Бергманы хувьд бол ерөөсөө тэр сүүлийн сууг бүтээлүүдийн нэг Фани and Александр бол ерөөсөө л хүүхэд наснасаа ихсэн бүх төвхт урсамж төр татгал тэр мэдрэмж ирэх зүйлэл юу байдیں туршлага тэдгээр зүйлүүдээ ингээд нэгтгээд дүүгнээд хүлээн зөвшөөрөд тавьж явуулж байгаа хэлбэр гэж бол харахаар юм шиг надад санагдсан. Яг тэгээд өнгөө тэр нь маа нөгөө яг нөгөө кино уран бүтээлээ төрөвж явахдаа яг нөгөө хангалттай би байж чадсан уу? Би яг хангалттай ойлгомжтойгоор бусдад илэрхийлэх хэмжээ гаргаж юу гэд. Ерөөдөө бол дандаа нөгөө кино хийсэн ч асуулт дандаа өөрөөсөө асуу. Тэгээд гол нь тэр нөгөө үр дүн чухал биш. Үйл явцтай амар анхаарч зохиолч гэсэн санагдсан. Кино болгон тэр үйл явцыг айгүй гоё дүрслэлдэг те. Тэр нь магадгүй нөгөө түрүүн ярьсанчлан нөгөө хүүхэд наснаас ахуулаад өнгө дүрсийг гэрэл сүудрийг хэрхэн өгөхтэй, хэрхэн бусдад хүртээмжтэй, ойлгомжтой байж чадах уу гэдэг байдлаас нь хараад сурчсан учраас кино болгон дээр тэр дүрслэлийг дээр ерөөхдөө бол их анхаарсан санагдаад байгаа. Энэ дээр сая гинт нэг юм орж ирээд хүн ингэдэг гинэ амьдралынхаа сүлийн хүчит за магадгүй өхийнхээ өмнө ингээд аяг олон хамаглаад идэв штэ. Тэгэнгүүт өхийнхээ өмнө хүний одоо 70 нас одоо би жишээ нь хүрээд өглөө гэж бодоход 70 нас хүрэх үедээ ингээд миний туулж өнгөрөөсөн бүх амьдрал ингээд яг киноны хайсан байгаа юм шиг ингээд
чирээгээд ингэ явдаг гинэ. Яг Яг тэгэнгүүтээ нөгөө нэг нинжингийн хэлснийг сонсон ч надад шууд тэр санаанд орж байгаа байхгүй магадгүй тэргээ бид нар хүүхдээ нүдэндээ хардаг болол Бергман зохиолоо бичээд кино болгоод гаргацсан юм байна гэдэг мэдрэмж надад төрлөө. За тэгээд бид өөрөө ер нь подкастын цаг бас дуусаад нэлээд жоохон төгсөн байгаа юм байна манайхаа. Тэгэхээр хэдүүлээ яг сая бол нөгөө яг энэ номыг уншаад төрсөн мэдрэмжүүдээсээ хуваалцлаа шүү дээ. Тэгээ магадгүй яг үзэгчтэй энэ номыг сонгож унших нэг шалтгааныг хэлээч гэвэл та хоёр маань юу гэж хэлэх вэ? Яа. За нэмнэгээс хэлэх үү? Нинжингээс эхэллээ. За тэн дээр хэлэх юм бол нөгөө өнгөрсөн зүйлийг бид нар өөрчилж чадахгүй ч гэсэн ямар нэгэн зүйлийг тэнцээс ойлгох утгыг бас өгч болох юм а гэж хараад байгаа л да. Бидний хийсэнтэй алхам бүр, сонголт бүр дараагийн алхмыг тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар сонголт хийхээс өмнө урдаад өнгөрсөн лүгээ өнгийнх нь бас яг тодорхой хэмжээний үр дүнг харах нэ. Өнгөрсөн л бүхэн заавал тийм гунигтай, жаргалтай хэцүү гэж харах биш те өөр өнцгөөс харах. Тэгснээрээ болохоор бид нар магадгүй ирээдүгээ дахин шинээр найруулах нь тийм тухайн өөрөө хүснээрээ хүснээрээ тухайн амьдралынхаа зохиолч нь ягаад гэвэл би өөрөө бид бүгд найруулагч болж харагдаад байгаа. Энэ нөгөө нэг миний сэтгэл болохоор юу гэхээр хүн нөгөө нэг хүний амьдрал бүгд юм гоё зам нь юм дартан тийм бүх юм амжилттай одтой эсвэл зовлонгүй шаналлгүй амьдрал гэж бол байхгүй юм байна. Бид нэр хожмын хизээ нэгэн цаг хугацааг тэрийг хүлээн зөвшөөрөөд цаашаагаа нөгөө нэг ингэж алхах ёстой. Гэхдээ бид нар нөгөө нэг шаарддаг одоо гаднаас ирдэг мессеж шаардлагууд нь чи ингэ цаашаагаа амьдрал гэдэг болохоос биш яаж гэдэг нь бол мэддэггүй. Гэхдээ эндээс нөгөө номоос харж болох өнцөг нь би өөрийнхөө туусан туршлага тэр зовлон шаналлаараа дамжуулаад би өөрөө бас нэгэн талаараа тавьж явуулах хэлбэрээр амжилтанд хүрэх боломжтой гэж хараад байгаа байхгүй. Тэгээд яг номын бүтэц бүтцийн хувьд хэдүүлээ нэг тийм элементарны юм ярихгүйгээр аюу тийм нөгөө нэг өөр тийм хантай мэдрэмж аягүй хөвгдөг. Өөрийгөө нөгөө нэг ойлгож байгаа хин нэгэнд аягүй хантай. Тэгээд бас нэг юм эргэлхийлж байгаа би чи юу билээ гэд нөө оршихуун хямралд орцсон эсвэл бодож байгаа амьдралын утга учир юу илээ би чи юуны төлөө амьдарч байгаа илээ гэж бодож байгаа хин нэг нь бас уншаад үзээрэй гэж зөвлөхөөр ном шиг санагдсан тий. Тэгэд би л ингээд амар зовлонтой гэлчгээ дараал доошоо суугаад өдгөө тэрвэрэд уйлаад ахихаа оронд энийг ч гэсэндээ нэг боломж гэж хараад тэгээ нөгөө цааш гიშгэх одоо аргаа өөрөө хайдаг ч юм уу тий тэрийг ингээ боловсруулах боломжтой юм уу гэж л дүгээрээ. За. Нийт бол яалтчгүй ямар ч насны ямар ч одоо зүйлийг туулж байгаа ямар ч ажил мэргэжилтэй ийм хүн болгонд тодорхой хэмжээний энэ номыг уншсанараа тодорхой хэмжээний адилтгсан байдал гарч ирэх байх гэж бол зөвлөхөр ном. Өөрөөр хэлэх юм бол та тий зүгээр л уншаад үз. Тэгээд уншаад аль нэг таалагдсан киног нь дэрж аваад үзээд үз. Магадгүй персона өгч юм уу тий. За эсвэл олдохоор болно шүү дээ тий. Одоо ихтаас нөгөө жоохон олдоц ховор болсон юм шиг үлээ тий киног нь үзгээд тэгэхээр миний хэлэх гэж байгаа бол санаа ерөөсөө хин бүхэн тохирохоор ном тэрэн дээр илүү тантай наалдах юм ном дээрээс угаасаа гарч ирнэ. Тэгээд өөртөө төрж байгаа янз бүрийн мэдрэмжүүд байгаа эрэг сөрөг тий хэцүү эсвэл бас туулж болох үеч гээд эдгээр мэдрэмжүүдийг чинь бас хуваалцах гэх юм уу ангиун мөртлөө хуваалцах боломжтой ном байж магадгүй гэж надад санагдсан. Тэгээд Ингмар Бергманы хувьд бас нэг хайлайтыг бас ашиглуулсан байна. Тэр нь төрлийн уран бүтээлч байсан. Тэр нь бол төрсөн төсөөлөн бодох байгаараа ингээд биднэрт натлагдж байгаа. Яг тэрэн шиг бас аюу олон сууд хүмүүс байдаг. Бидний мэдхээр нэг Стерина Айтины уран бүтээлч Ван Гог ч юм уу тий. За маш их өндөр түвшүүртэй, маш их хайцтай хүн байсан. Тэрнийхээ хүчээр гэх юм одоо бас муухай юм да. Тэр одоо байдлаараа илүү бас сууд бүтээлүүдийг зурж исэн. За нөгөө хэн байгаа? Чимээгүй ашигарааны Эдвард Манч тий. Эдвард Манч ч гэсэн бас адилхан тийм сэтгэл зүйн хувьд бас бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ өндөртэй тий. Хэцүү зүйлүүдийг туулсан айц түвшүүр ихтэй тий. Ийм хүн байсан болохоор
гэх юм уу одоо юу гэхий тийм уран бүтээлүүдийг гаргасан. Яг түүнтэй адилхан Ингмар Бергман ч гэсэндээ өөрөө бас ингээний хүн боловч тэр төрлийн өгөгдлөөрөө маш олон сул бүтээлүүдийг бид нарт ингэж үлдээсэн маш мундаг хүн. Тийм болохоор энэ хүний одоо зохиол болон киног нь боломж олдвол манайд үзээрэй. Тэгээд сэтгэлээ хуваалцаарай. Мөн дээрээс нь бид нарт одоо энэ ном байгаа шүү дээ. Энэ номыг бас зүгээр хэсэгэн бүгдийн биш юм гэхэд яг хэсэгэн нэг хэсгийг аваад бас уншаад үзвэл аюул сонирхолтой байх гэж бодож байна. Өнөөдөр цогцлогцэг подкастын шүүтрийн кафе болонд маань Шведийн алдарт кино зохиолч, продюсер, найруулагч Ингмар Бергманы миний амьдрал кино хайсан хэмээх уран бүтээлийн талаар бид гурав ярилцлаа. Тэгээд яг бид гурав зөвлөсөн шиг та ч гэсэн бас яг номноос уншаад өөртөө бас гоё ах мэдрэмжүүдийг аваад үзүүл аюул сонирхолтой. Тэгээд бидэнтэй цугсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкастаар иргэ уулзлаа. Баяртай. Баяртай. За баяртай.